сонгуулийнхаа тойргоос тухайн тэр намын хороонд төлөөлөх ёстой тэр хүмүүс нь бас энэ саналын эрхтэй гишүүдээс сонгогч харж байна. Эхний удаад нь бол одоо энэ ачаас намын бүртгэлээр яваад энэ тухайн тойргийн гишүүд нь өөрийнхөө харьяалагдах тэр намын хороо үүсгээд гишүүдээ ингээд сонгоо явчихна. Харин цаашаа бол саналын эрхтэй гишүүд буюу татвар төлсөн гишүүд нь одоо сонгуульд санал өгөх хэрэгтэй болох юм а. Тэрний саналын эрхтэй гишүүн гэж яриад байгаа. Татвар төлсөн гишүүн. За би татвар төлөлтийн тухайд өмнө хэлсэн хоёр янзын байдлаар орж ирэх баха. Ажилтаа гишүүн, ажилгүй гишүүн гэдэг хоёр дээр өөр тавьчих баха гэсэн татварын хэмжээ. За энэ дээр бас нэг ярьж байгаа зүйл бол тэр сонгуулийг явуулах хэвээр дотоод сонгуулийн хорооны асуудал ярьж байна. Баяуулгын аймгийн ярьж байгаа тэр арчис аймгийн намын зөвлөлт хороо гэж нэрлэдэг гэдэг бол үн л дээ. Одоо дөрвийн төсөлтөөр бол аймгийн намын хороо биш, аймгийн намын зөвлөлт хороо гэдгээр явж байгаа. Сумын намын хороо гэдгээр явж байгаа. Аймгийн намын хороо гэж явж байсан тэрнийг одоо сүү засцсан. Дүүргийн намын хороо гэж явж байгаа. Дотоод сонгуулийн хороо нь бол дээрээ бол дотоод сонгуулийн хороо. Тэгээд дунд шатнд бол дотоод сонгуулийн салбар хороо. За сумын дээр бол дотоод сонгуулийн хэсгийн хороо гэж явж байгаа шүү. Ингэж нэр томьёолын хувьд бол өөр өөр заагтай явж байгаа.